Сайн байцгаана уу үзэгчдээ. Говьсанбай аймгийн Сүмбэр сумаас бэлтгэж байгаа бүсчилсэн хөгжил хамтын шийдэл хилцүүлэг нэвтрүүлэг маань эхэлж байна. Бүсчилсэн хөгжил хамтын шийдэл нэвтрүүлэгт маань 5 зочин өргөдөрсөн байна. За эхний зочин маань Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Түмэнбаяр. За дараагийн зочин маань Сүмбэр сумын засаг дарга Даваад Орж. За мөн дараагийн зочин маань бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Болор Стор компани захирал Ариун Болор оролцож байна. За мөн дараагийн зочин маань бол Монголын радиогийн орон нутгийн сурвалжлагч, за соёлын үеийн уламжлагч Болбаатар оролцож байна. За харин сүүлийн зочин маань бол Алтан Шагаа, за Чойртын захирагчийн ажлын албаны дарга, за сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ийм залуу оролцож байна. Эхний ярилцах сэдэв бол бүсийн татварын ялгаатай бодлогын талаар байгаа. Тэгэхээр энэ талаар Сүмбэр сумын засаг дарга Даваад Орж хариулт хүсье. За Монгол улсын урт хугацааны бодлого алсын арга 2050 татварын ялгаатай бодлогыг илүү чухалчилж авч үзэж байгаа. Бүс болгон өөрийн онцлог тохирсон үйл ажиллагаатай холбоотойгоор татварын өөр бодлогыг баримталж ажиллахаар ингээд зорж ажиллаж байгаа. Жишээлбэл говийн бүс бол аж үйлдвэрчлэлтийн ийм төв бүс, хөдөө аж ахуйн парк. За мөн бас ногоон хөгжил, ногоон цахилгааны дэд бүтэц сэргээгт гэрчим хүч гэдэг ингээд ийм үйл ажиллагаануудыг илүү төлхөө ингээд чиглүүлж бодлого барьж явж байна. Энэ дээр яг Сүмбэр сумын хэмжээнд яг татварын бодлого өөрийн яг эрх зүйн орчны хүрээнд сумын хурлаараа батлуулж байгаа татварын онцгой нэг бодлого бол малын тоо толгой албан татварын ийм бодлого байна. За энэ нь Сүмбэр сум 2020 оны 12 сарын 17 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11-р тогтоолоор бид нар энэ малын тоо толгой албан татвараа баталсан. За энэ дээр бас орон нутгууд өөрийн татварын бодлоготойгоо энэ дээр Сүмбэр сумын онцлогонд бид хонин дээр гэхэд хонь бол өөрөө бэлчээрт их нийцтэй. Тэгээд нэг талаасаа ярил үржил шим сайтай. Ийм учраас хонин дээр 300 төгрөг. За адуу ямаа бол бэлчээрт их хохирол учруулдаг. За нөгөө талаасаа бас их даацыг тэнцвэргүүжүүлдэг учраас энэ бодлогын хүрээнд адуу ямаан дээр 800 төгрөг, үхэр дээр 500 төгрөг. За говийн бүсийн нэг онцлог зүйл бол тэмээ бол Монгол улсын хэмжээнд говийн бүс дээр илүү байна. За энэ дээр бид нэр тэмээгээ цааш нь өсгөж үржүүлэх чиглэлээр бол тэг төгрөгөөр ингээд авч явж байгаа. За мөн Монгол улсын засгийн газраас явуулж байгаа урт хугацааны урт болон дунд хугацааны бодлогоор зарим хуулиудад өөрчлөлт орсон байгаа. Энэ бол татварын тухай хуулийн дээр бол компаниуд нийт эзэмшлийн талбай болоод бусад нийгэм рүү оруулж байгаа хөрөнгө оруулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг харгал зүйзээд тухайн жилийн орлогын 1%-аас хэтрүүлэх дүнг бол татвараас ингээ буцааж олгох ийм шийдвэр гарсан байгаа. За энэ шийдвэрийн дагуу манай орон нутгийн Алтан булаг, Dream Houses, за андууд худалдааны төв гэдэг олон байгууллагууд нийгмийн сайн сайхны төлөө нийт эзэмшлийн талбайд хөрөнгө оруулалтууд бол хийгдэж байна манай хотод. За энэ нь бол цаашдаа орон нутгийн мөн тогтжилт, өнгө үзэмж маш олон зүйлд эерэг хандлага үүсгэж байгаа. Ийм сайхан төр хувийн хамтын ажиллагаа бүтсэн гэж хэлэх юм уу? За энэ бол яг говийн бүсийн хувьд бусад бус орон нутгаас ялгаатай гэхээс илүү Монгол орон даяар л хэрэгжих боломжтой ийм татварын бодлого авч байгаа юм шүү дээ. Гэхдээ бол бас нэг хүмүүс мдээгүй байж болох юм. Тий. Ариун Болороос асуумаар байна л да. Хувийн хвшилт тийм ээ 16 жил бас ингээд яг хуваараа бизнес эрхлээд явж байгаа хүний хувьд манай Говьсанбэр аймаг Сүмбэр сумын маань энэ онцлогтой холбогдуулаад говийн бүс ирж харж болно шүү дээ. Зайлшгүй энэ татварын ялгаатай байх ёстой гэсэн тийм санаа оноо юу вэ? За ер нь бол хувийн хвшил аж ахуйн нэгжүүдэд энэ татварын болвол маш өндөр байгааг бол бүгдээрээ мэдж байгаа. За тэр зэмээ говийн бүс. За энэ бүс чинь хөтөлбөртэй хамааралтайгаар бол шатраатайгаар үйл ажиллагаанууд засгийн газраас хэрэгжиж эхэлж байна л да. Зөвхөн энэ үйлдвэр үйлчлэгээ гэж ийм том ийм субъективээр харахаасаа илүүтэйгээр жижиг дунд үйлдвэрлэлийг, гарааны бизнесийг, өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр татвар маань бас маш уяатан байдалтайгаар хандхан зөв юм болов гэж боддог. Бүсийн хөгжлийн хүрээнд бол 5 жил, 10 жилээр нь хүртэл татварыг тэглэх тийм том төсөл хөтөлбөрөд хүртэл явж байгаа.
Тийм болохоор жижиг гарааны бизнесээсээ эхлээд том гарааны одоо тэр том төслүүд хүртэл явах ийм боломж бол бас бизнес эрхлэгч нарт байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Дараагийн бидний ярих агуулга бол бүсийн одоо бизнес хөрөнгө оруулалтын талаар. За мэдээж одоо жил болгоо ингээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөө бол гардаг. Гэхдээ энийг одоо хааш нь илүү чиглүүлж ин тэ. Ялангуяа энэ бүсийн хөгжилтөөгөө холбогдуулаад одоо ямар хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Бас ямар хөрөнгө оруулалтууд хэрэгтэй тулгамдж байна. 2025 оны хувьд бол Сүмбэр сумын цэцэргаас маань ирсэн саналын дагуу 2.9 тэрбумыг одоо хөрөнгө оруулалтын ажлаар бүтээн байгуулалт ажиллая гэдэг байдлаар тусгаж өгсөн. За үүн дотроо иргэдийн амьдралын чанарыг дэвшүүлэх одоо худаг ус, цахилгаан, залуучуудын маань сурч болсон орчин нөхцөлийг сайжруулах гээл. За маш олон одоо хөрөнгө оруулалтын болоод төсөл төрөд багтж явдаг. Аймаг суманд одоо толгомддог асуудлууд бол яг энэ залуучууд хүүхдүүд рүү чиглэсэн тэ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэгчүүд юм уу хүний хөгжлийг дэмжсэн ийм хөрөнгө оруулалтууд хэр хийгдэж байна. Сүмбэр сумын хэмжээнд 2025 оныг хүний хөгжлийн жил болгож зарласан. Өнгөрсөн 4 жилд одоо яг боловсролын салбар руу нийт төсвийн 3.2-ыг бараг зарцуулсан. Тэгээ энэ жил бол бидний энэ дотор байрны тогтчлтын ажил цаашлаа залуучууд руу чиглэсэн арга хэмжээнүүд дээр энэ залуучуудын хөгжлийн одоо чойрыг сарах хэмжээ, хүүхдийн чуулган гэдэг олон ажлуудыг төлөвлөөд ингээ ажиллаж байна. Томоохон хөрөнгө оруулалтын ажлууд гэвэл хоггүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах тэ энэ бодлогын хүрээнд хамгийн эхлээд энэ өнөөдрийн энэ чойр хотын энэ Сүмбэр сумын хэмжээнд яг энэ тогтчлт дээр ажиллаж байгаа энэ ажилчдын ажиллах орчныг сайжруулах энэ одоо асуудал дээр хамгийн одоо чухал хандаж хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол бас тэр хүмүүсийн ажиллах орчин бол тэр хүмүүсийн хөгжих орчин гэж. Тэгээд энэ дээр бид нэр бас энэ тогтчил Сүмбэр орон нутгийн өөрийн аж ахуйн тооцоолт үйлдвэрийн газрын одоо барилгын ажлыг одоо эхлүүлж байна. Одоо конторын барилгыг. Нөгөө талаасаа бид нар бас энэ хүн амын усан хангамж, тэгээ эрүүл аюулгүй орчинд амьдрах. За мөн бас энэ ногоон хөгжил, эрчим хүчний энэ одоо цахилгааны дэд бүтцийг сайжруулах гэдэг ингээд эдгээр ажлууд дээр үлзийч суурьшлагын бүсэд 400 м одоо шугам татах, худаг бий болгох. Бурхан суурьшлагын бүс 800 м худаг одоо шугам татах худгийг ингээд хийхээр бас үлзийч суурьшлагын бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах талаар ингээд томоохон ажлуудыг төлөвлөө явууч. Мөн бас нийтийн байрнуудын дулаалгын асуудлыг айгүй хэрчих. Дулаан алдагдлаас болоод эрчим хүч цаашлаад одоо иргэдийн 5 дахь орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа учраас бид энэ 133 дугаар байрлалын одоо дулааны басаатын хүчтэхлийн ажлыг бас ингээ хийхээр зорж. Одоо энэ боловсон хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс бид нар бас нийтийн байрны засварын одоо асуудлыг энэ 11 байрыг засч ингээд өмнө онд бол хүлээлгэж өгсөн. Одоо энэ дандаа бас залуу гэр бүлүүд манай орон нутагт одоо гаднаас ирж суурьшиж байгаа боловсон хүчнүүд энэ одоо байраар хангагтаад ингээ явж байгаа. Цаашлаад энийг улам нэмэгдүүлэх зарлага тавьж гэж ажиллаж байгаа. За өнөөдөр яг орон нутгийн хэмжээнд өөрийн нөөц бололцоондоо тааруулаад одоо орон нутгийн хөгжлийн одоо гол зүйл болох энэ хүний хөгжил чиглэсэн энэ ажлуудыг бид нэр одоо шат дараатаагаар ингээд хийгээд хэрэгжүүлээд ингээ ажиллаж байна. Одоо нөгөө Сүмбэр суманд бас одоо төрөөсийн орон сууц баригдах гэдэг жааш шүү дээ. За яг энэ орон сууцнууд дээр одоо яг ямар төлөвлөлт байгаа вэ? Манайх нээлттэй аймаг хөтөлбөрийг батлуулад нээлттэй аймаг хөтөлбөрийнхөө хүрээнд ер нь бол шилжиж ирж байгаа орсон сууц төрийн албан агч нарыг бол төрөөс орон сууцаар хангах ажлыг бол явуулаад тэрнээс анх үүдэлтэй ер нь бол ирсэн иргэдийг бол ая тухтай орчинд бол амьдруулах зүйтэй юм байна. За ая тухтай орчинд амьдруулж байгаа юм гээд бетон гой үүсгээд байж бас болохгүй. Улаанбаатар хотын ялдааг бол тавдахгүй. Бид нэр маш алсын хараатай юм бол явах учраас хамгийн дөрөнд бол төлөлгөөг бол батлуулах шаардлагатай байна. Хотын төлөвлөлт. Тэгээд Чойр хотынхон хөгжлийн ерөнхийлөгөөг бол батлуулаад тэр төлөвлөгөөнийхөө дагуу газар алгалтуудыг бол хийгдээд одоо аж ахуйн нэгжүүд хаана ах вэ? Одоо бүсүүдийг тогтоож өгöd явж байгаа. Тэр ажлынхаа хүрээнд болохоор орон сууцны бүс нь яг хаана байх вэ? Ямар ногоон байгууламжтай байх вэ? Хэдэн давхар байх вэ гэдэг бүх одоо нарийн төлөвлөгөөнүүдийг гаргаж өгöd тэр төлөвлөгөөн дээр сурлаад бол төсөл сонгошил оролтуудыг бол зарласан байна. Нэгдүгээр ээлжийн барилгачлалт гэдэг манай хотод бол 1000 айлын орон сууцыг бол барихаар зорилго тавьд явж байна.
одоогийн байдлаар бол 400 айл дээр бол гэрээг бол үзгэлсэн байгаа. Тэгэхээр одоо 2026 оны намар гэхэд бид нар ер нь 400 айлыг бол орон сууцаар бол хангасан байна гэсэн төлөвлөгөөтэй бол явцгааж байна. За ганц бид нар орон сууц гэж бас харахгүй байгаа. Одоо залуучууд маань гэр бүлээрээ одоо эдэлбэр газар дээр ногоон байгууламжтай одоо арийнхаа хашаанд одоо ая тухтай байх тийм очныг бас их илүү эрмэлздэг болсон байна. Тэр ажлынхаа үрэн ч гэсэн бид нар бас 80 айлын хавс орлын төслийг зарлаад одоо гүйцэтгэгч нартай гэрээ байгуулах төвшөнд бол явцгааж байна. Энэ төрөөсөө орон сууцнууд зөвхөн төрийн албан агчдад хамаатай юу? Одоо манай аймгийг зориод эрэгтэй хувийн хэвшилд ажиллах хүсэл сонирхолтой өөрсдөө бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст хамаатай юу? За ер нь бол төрөөсөө орон сууцыг бол квот байдлаар бол тогтоож өгөх бах. Цааш нь одоо иргэд ипотекийн зээлд бас хамрагдах нөхцөл боломжууд бас мөн бүгдүүлж өгнө. Манайх ганц нийтийн орон сууц гэснээс бас ахмадууд руу бас чиглэсэн ажлыг манай ахмадын ороноос бас ахмадын орон сууц гээд 36 айлын орон сууцыг бас барихаар ингээд гэрээ байгуулагдаа зураг төсвийн ажлууднаас цааш явагдаж байна. Код маягаар гэхээр одоо хинт ч бас боломж олдож магадгүй л ер нь бол тий. Одоо цаад бас барьж байгаа гэрээ байгуулсан компани маань бас шийдэл бас хамаарх нь шүү дээ нэгсэндээ. За баярлалаа. За тэгэхээр дараагийн бидний ярилцах сэдвийн агуулга руугаа оръё. За бүс орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын оролцоог хангаж тий залуусын хөгжлийг дэмжих тал дээр одоо ямар бодлого ямар төлөвлөлт байна? За яг Монгол улсын хүн амын одоо 3.1-ийг залуучууд эзэлж байна. За Говьсөнбөр аймаг бол 30 жилийн цөвхтэй залуу аймаг. Говьсөнбөр аймгийг өдөр удирдах байгаа хүмүүс одоо залуучууд хөвчлэн байна. Яг нэг талаасаа залуучуудын ийм үе эхэлж байгаа юм шиг боловч залуучуудын бас ийм сорилтын үе байна гэж бодож. Яг залуучууд оролцож чадчихэв үү, хийж чадчихэв үү? Энэ нийгэмд яг ингээд одоо хэрэгтэй зүйл дээр нь яг ингээд дуурч чадчихэв үү гэх ингээд ийм олон асуудал байна. Ер нь энэ дээр хамгийн гол залуучууд руу чиглэсэн асуудал бол бид нар залуучуудад оролцох боломжийг л өгөх хэрэгтэй юм лээ. Оролцуулах л. Тэрийг татахын тулд бид нар бол одоо энэ 25 онд CHORX буюу TEDx арга хэмжээг одоо миний хэлбэрт оруулаад орон нутгийн онцлогтой зориулаад ингээд CHORX хэлбэрээр ирсэн. Тэнд залуучуудын айгүй олон салбарын төлөөллүүд ирсэн. Тэгээ тэндээс айгүй олон санал санаачлаг гарсан. Тэгээ залуучууд цагаа зөв боловсон өнгөрөх санал бодлоо үзэл бодлоо солилцох юм орчин хэрэгтэй юм байна. Нөгөө талаасаа залуучуудын ихэвчлэн одоо сонирхож байгаа зүйл бол тэр урлаг байна, спорт байна. Энэ залуучуудыг нэгтгэдэг юм байна. Тэгээд бид нар 25 онд одоо залуучуудын цагийг зөв боловсон өнгөрөх одоо хуучнаар 2 дугаар сургуулийн спорт зал одоо Сөмбөр сумын одоо ингээд эзэмшилт өмчтөр ирсэн байна. Энэ заалыг бид нэр одоо засварлуулахаар хуралдаа өргөн бариад батлуулсан. Одоо энэ ажил маань одоо ингээд 4 сард эхлээд явж байна. Одоо гэрээгээ хийгээд компани маань тендер шалгараад ингээд. Тэгээ энэн дээр бол залуучууд юм нэгдэх боломж бас үүсэх юм байна. Бас одоо энэ орон нутгийн хөгжилд дуу хоолох хүрэх юм санал бодлоо солилцох юм байна. Нөгөө талаасаа энэ спорт холбоодуудыг бас тэнд одоо хөгжүүлэх боломжийг бий болгох юм байна гэх ийм одоо олон давуу байдлууд байгаа. Цаашлаад бид одоо энэ орон нутг дээр хамгийн одоо тутмаг байгаа зүйл боловсон хүчин байна. Энэ дээр бид 12 дугаар анги төгсөж байгаа орон нутагт хамгийн эрэлттэй одоо мэрэгчлэр одоо суралцах ийм оюутнуудад ийм тэтгэлэг олгохоор бас ингээд зорж ажиллаж байна. Энэ буцаа залуу боловсон хүчнийг орон нутагтаа ирж ажиллуулах ийм зорилгын хүрээнд залуучуудад чиглэсэн ажлын байрыг бий болгох, одоо сургалт сурталчилгааг бий болгох, залуучуудын ая тухтай одоо цагийг өнгөрөөх энэ цэцэрлэгт хүрээлнүүдийг одоо шинээр бий болгох гэдэг ингээд ийм ажлуудыг төлөвлөд ажиллаж байна. Тэгээ бидний энэ одоо их орныг авч явах залуучуудын маань энэ оролцоо их сайн байж ийж тэгээд тэр залуусыг бас дэмжих энэ бодлого сайн байж ижил энэ бүсчилсэн хөгжил илүү сайн явах болов залуучуудын оролцоо ер нь манай аймгийн хэмжээнд ямар вэ? Одоо сумын хэмжээнд 2024 онд томхон сонгуул болж өнгөрлөө. Энэ маш үр дүнтэй бас шин одоо өртөгжд байж болоогүй сонгуул болсон. Энэ сонгуулийн үр дүн бол маш олон залуучууд гарч ирсэн. Онцлог байна. Тэр утгаараа манай энэ хамгийн аймгийн маань төвийн сумын засаг дарга маань өөрөө залуу томилогдсон байна. Тэгэхээр энэ залуу хүний ирч хүчээр бас юм маш оновчтой бас олж харж байна. Сая засаг дарга маань дурдсан CHORX event гэдэг
одоо бас e-спорт гэдэг маш олон чиглэлээр залуучуудыг болж эхлүүлэх олон арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийг бол батлаад явж байгаа. Энэ ажлын одоо цаана мөн энэ залуучуудын боловсролоо чиглэснээс гадна орчин одоо саний миний ярьдаг нийтийн орон сууц. Энэ нийтийн орон сууц маань ганц одоо бүсийн хэмжээнд яаж явагдах вэ гэдгийг одоо манаас бол яг жинхэнэ тодорхойлох байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр Дундгов аймгийн зүүн сумууд, Дорногов аймгийн хойд сумуудтай хилж байгаа. Энэ сумын дид бүтцүүд маань өөрсдөө хязгаарлагдмал. Манай энэ төвийн сумаар бол цахилгаан эрчим хүчний гол хэлхий өнгөрж байгаа. Тийм учраас бид нар бол дид бүтцийн онцлог дээрээ тулгуурлаад энэ залуучуудыг татах энэ цахилгаан хангамжтай холбоотой энэ ажлууд дээр энэ залуучуудыг мэргэшүүл сургах. За энэ орон сууцны энэ бүсүүд одоо магадгүй Дорногов аймгийн хойд сумд амьдардаг залуучууд манай аймагт ирээд энэ орон сууцнуудаас авах боломж. Энийг л энэ бүсийн оролцоотой манай сум бол манлайлаад явах хаа гэж бол харж байна залуучуудыг бол. За мөн ногоон байгууламжуудыг бас ярьсан зүйтэй ах гэж бодож байна. Манай аймаг бол энийг маш онцгойлон анхаарч үзэж байгаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бом модонцны өрөөнд ч гэсэн бидрээс олон зураг төсүүдийг хийгээд одоо цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бол 1-2-оор тогтохгүй олныг бол бий болгож байна. Аймгийн одоо түүх, соёлын өвийг бас бусдад түгээж түүчилж яваа. Ийм хүний төлөөл бас манай нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээд Болдодрахаас бас асуумаар байна л да. Тэгэхээр манай орон нутгийн хувьд яг энэ соёл аялал жуулчлалын чиглэлээр ямар бодлого төлөвлөлт байна тийм ээ? Тэндээс одоо сайшаалтай нь юу байна? Тэгээд цаашид бас ингээд заавал одоо тий авч хэрэгжүүлэх тийм санаа, шийдэл бас юу байна? Тэгээ энэ дээр нөгөө хамгийн гол нь төр хувийн хвшлийн уялдаа холбоо маш сайн байх ёстой гэж хараад байгаа. Бидний бахархдаг юм бол их эзэн Чингис хааны Алтан ургийн цагаан ясны ард түмний өлгийн нутагшууд байгаа Сүмбэр аймгийн Сүмбэр сум маань. Тэгэхээр бидний зэрэгэлдээ 5 аймгийн 15-6 сум бол хуучны одоо засаг захиргаа хувьсгалаас өмнөх дээр одоо түүхэн засаг захиргааны нэгжийн хуваарлтын хувьд бол Боржигын цэцүүнгийн хошуунд хамаардаг. Үгүүдийн 17 сумаа татан оролцуулах ийм ажлууд сүүлийн үед бол соёл дээр төлөвлөгч явагдаж байгаа нэг сайшаалтай байна. Тухайлбал манай Сүмбэр сумын тамгын газраас санаачил зохион байгуулж нэрэмжч болгож явуулдаг Боржигын сумдын уртын дуу, морин хуурчдын одоо уралдаан байна. Соёлын өвлөгчдийн зөвлөгөөнүүд байна. Яавал одоо Боржигын өв соёлыг, Боржигын зан заншлыг олон түмэнд ялангуяа дундаас нааш насныханд одоо сурталчлах уу? Аялал жуулчлалын хувьд бол цоо шинэ мэт боловч манайх ч бас 10 жил бол яригдэн шүү. Ярих юм бол Боржигын голомт гээд хувийн хвшлийн одоо компани бас ч гэж шавын тавьсан шангаа хатгсан. Ёстой аялал жуулчлалын голомтыг бол бий болгосон. Цаг үеийн шаардлагаар дотоодын аялал жуулчлалыг бол нутгийн иргэдэд түшгэлсэн одоо аялал жуулчлалын хэлбэрийг манай Совенх болог шхойно гэж үлгэрлээд одоо хэд төрөх гэж байна да гарч ирж байна. Би нэгэ дэмжээд ингээд санаа аваад сүүлийн жилүүдэд боёлс сэсгэлэх цагаар Монгол улсын өмнөд үсэд байгаа хамгаалалттай чойрын богдууланд уулын одоо хээрийн боёлс сэсгэлэх бол үнэхээр үзэсгэлэнтэй байдаг. Тэгэхээр энийг түшиглээд ивент арга хэмжээ гэдгийг явуулдаг. Одоо энд чинь одоо нэг 12-3 км л явна да энэ мянганы босоо тэнхиргийн замаас шорон замаар. Тэгээд өнөө сайхан хайрханд очин, өнөө бойлсод очин, өнөө Монгол товор, монументал урлаг, энгүүмэл урлаг, цагаан дарихын бүтээл дээр очин. Дорн дахин далдвартай зүүн чойрын хэдэн туураар явна. 13 дугаар зууны үеийн түргийн үеийн хүн чулуу. Тэгээд болж хэрэгсөөрөө зөндөө олон байна. Чингисийн аян дайнтай холбоотой, эзэн Чингисийн одоо хөвгүүд Алтан ургийнхны хүүхд хүүхдтэй холбоотой зөндөө юм байна. Одоо энэ дээрээ суурлаад энийг ингээд таниулаад, сурталчлаад орон нутгаа ингээд одоо ажлууд төлөвлөхөд бол болохгүй маа. Тэгээд таны асуултанд байна да төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа гэж. Төр хувийн хвшил болон төрийн бус байгууллагын одоо нөгөө дутууг нь гүйцээ дундуурыг нь дүүргдэг Монгол зарчим байдаг. Нэгнийхээ хүч хүрээгүй, нэгнийхээ гар хүрээгүй юмн дээр төр өөрөө зай тавьж өгöd, эрхийн нөгөөд итгэл өгöd
Ингэж ажиллавал төр өөрийнхөө ачааллыг ч гэсэн бас жоохон нэмэгдэх ёстой. Нэг тодорхой жишээн дээр ярихад гадны одоо хүмүүс авчраад чойрын богдуулаар ингээд тойроо явахад хүүхд түүхийг нь ярихаар бүр илүү ингээд сүсгэлдэг. Тэр битгий л хүүхдийн одоо цагаан аваа те хүүхдийн аваан дээр хүртэл ингээд очиход маань нөгөө гадны хүн маань хүү гууж явах жишээтэй тий. Нөгөө хүссэн хүсээгүй эрэлтэн байгаа цагт нийлүүлэлт бол нэмэгдэх нь тодорхой байдаг учраас энэ зам харилцааг дагаад энэ аль жуулчлал манаас цаашид илүү том далаацтайгаар хөгжих юм бүрэн боломжтой байна. Тэгээ нөө буйлц цэцэглэг хавар гээд мэдээж одоо энэ ивент би сонсч байсан нодлон өмнөх жилээсээ илүү гадаадын аль жуулчлалтын одоо хүмүүс маань аягүй их ирдэг болсон байна гэд. Тэгээ энэ жил бас дахиад автах юм билээ. Тэгээ энэ дээр бас хувийн эрхлүүд манаас өөрснөө маш оролцоотой байх хэрэгтэй юм билээ гэж бас бодож байсан. Тэн дээр бас нэлээд ач холбогдол өгч төрийн бас байгууллагаараа бас оролцдог байгаа. Манай сумаас ер нь бол аялал жуулчлалыг бол ер нь бол хоёр чиглэлээр бол тодорхойлж байгаа. За нэг чиглэл нь бол дотоодын аялал жуулчлал. Нөгөөх нь бол гадны аялал жуулчлал гэж хоёр чиглэлээр үзэж байгаа. Дотоодын аялал жуулчлал дээр ямар чиглэл өрж ийнө вэ гэхээр бид энэ дэд бүтц дээрээ тулгуурлаад энэ төр буудлах зэгүүдийг бол аж ахуй нэгжүүдийн хооронд нь багийн үйл ажиллагаатай холбоотой юм бол өгж өгч байгаа. Энэ яах вэ гэхээр ер нь бол олон улсын стандартын дагуу 200 км дотор бол төр буудлах зэгүүд боловсон альтай наацх үйлчлэгнүүд бол авах боломжтой зэгүүдийг бол бий болгох. Улсаас бол бодлохоор 45 байршлыг бол гаргаж өгснэ. Нэг нь бол манай төвийн сум болох Сүмбэр сумн дээр бол байршиж байгаа. Энэ маань цаашаа ер нь бол нэлээд амжилттай явж байна. За гадны аялал жуулчлалын хувьд бол манайх бүсийн хэмжээнд ямар байх вэ гэж. Бид нар бол ганц орон нутагтаа яриад байгаа хгүй. Энэ аялал жуулчлалыг бүсийн хэмжээнд. За Дорн говь, Дундгов аймагуудад явах вэ гэхээр энэ хил орчмын аялал жуулчлал гэж. Энэ нэг маршрутыг бол бий болгохоор ажиллаж байна манай сум. Ямар байх вэ гэхээр одоо та бүхэн бүгдээрээ мэдж байгаа те замын үүдийн богдоор бол орж ирээд Дорногов аймгийн хамрын хидийг үзээд наашлаад чойрын богдлыг үзээд за Дундгов аймаг руу яваад их газрын чулуу цаашлаад цагаан сурах. Нэгдүгээр маршрут нь юм. За хоёрдугаар маршрут нь бол одоо Өндөр хаан одоо Чингис хот руу тавьж байгаа засмал зам энэ гүүхтэй холбоотой зүү хойшоо их эзэн Чингис хааны үлгэр бас очих боломжийг бас бий болгох. Одоо дадал дээр маань дадал сумд маань одоо нисэх онгоцны бодол барьцсантай тий. Тэрнтэй холбоотой энэ хилээр орж ирээд 5 хоногийн дотор үзэх боломжтой газруудын ийм говь талын аялал жуулчлалын бүсийг бол хөгжүүлэхээр ийм одоо маршрутыг одоо манай сум одоо гаргаа явж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр хилээр орж ирж байгаа хүмүүс хил орчин 5 хоног дотор энэ байгаль үзэсгэлэнт газруудыг үзээд буцах боломжийг бас ингэж илэрхийлж ажиллаж байгаа. Дотоодын аялал жуулчлалт ч гэсэн бас хамаатай тийм ээ. Улаанбаатар хотоос хамрын эдийг зорж байгаа ч юм уу, Улаанбаатар хотоос цагаан сувраг одоо тий их газрын чулууг зорж байгаа хүмүүс манай Говьсонбор аймгаар дайраад энэ маршрутыг бас хөгжүүлээд явбал энэ одоо бас нэлээд дотоодын жуулчлалт тийм боломжтой. Бүс гэдэг утгаараа энэ ганц манай орон нутагт хөрөнгө оруулалт биш. Зам дагуу байгаа одоо Дундгой, Дорногов аймгийн малчид хүртэл орлого олох боломжийг бас бий болгож өгч байгаа маа гэж маш томор сэтгэж байгаа. Манай залуу удирдлагууд бас их гол нь л яг энэ бүсчилсэн хөгжил гэдэг чинь гол нь л юм шүү дээ тийм ээ. Тэ зөвхөн одоо бид нар өмнө нь ингээ 21 аймаг тус тусдаа хөгжихгүй л ингээ яваадсан бол одоо бид нар дөрвөлээ нийлээд аялал жуулчлалаач хамтдаа хөгжүүлээ тий. Одоо энэ зам харилцаагаач хамтдаа хөгжүүлээ. Тэ бүгд адил тэгш хождог. Тэрэл хожлыг, тэрэл хөгжлийг бид яриад байгаа шүү дээ тийм ээ. Бидний одоо дараагийн ярих сэдв бол одоо яг гамшигын бэлэн байдалтай холбоотой байна л да. Тэгэхээр өнгөрсөн жил бид одоо маш хэцүү өвлийг давлаа тийм ээ. Байгалийн гамшигт үзэгдэл болох 100 бол одоо Монгол орон даяар болж маш олон эрсдлүүдийг дагуулсан. Тэгэхээр яг энэ асуудлууд дээр одоо энэ гамшигын бэлэн байдал гэдэг бол маш чухал юм байна. За тэгээд дээрээс нь газар хөдлөлт гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ гамшигын бэлэн байдал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юу байна? За Монгол улсын хэмжээнд болон дэлхийн хэмжээнд олон улсын хэмжээнд хамгийн түрүүнд одоо хамгийн номер 1 яригдж байгаа асуудал бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал байна. Одоо хур тундс ихтэй байдаг байсан орнуудад хур тундсгүй болж гал төмөр гарах. Одоо дулаан байдаг байсан орнуудад ихчлэн одоо хур тундс орох ч юм уу. Хамгийн түгээмэл одоо гамшигын хэлбэрүүдийн нэг бол энэ газар хөдлөлтийн асуудлууд ингээд ойрхон давтамжтай болж байгаа.
одоо Монгол улстай хөрс залгаа одоо ойр орших орнуудад хүртэл энэ одоо зүйлс бүгдээрээ одоо эрхлээд одоо эрсдэл үүсээд байгаа учраас Монгол улс ч гэсэн бүс нутгийн хэмжээнд энэ гамшигын бэлэн байдлын эсрэг одоо ямар одоо арга хэмжээ авч ажиллах юм бэ? Говийн бүс тэнд яаж ажиллах юм бэ? За энэ дээр одоо хотуудын нэгдсэн чуулга гэдэг Дархан хотод нэг болсон. Тэн дээр төсвөртэй хот гэдэг яг гамшигын нөхцөл байдалд яг хэрхэн төсвөртэй үлдэх юм бэ гэдэг. Энэ дээр яг хот төлөвлөлтийн асуудал хамгийн түрүүнд яригдах юм байна. Одоо яг хотоо яг зөв төлөвлөх. Нөгөө талаасаа төлөвлөгөө нь өөрөө яг стандартын дагуу байх. Яг стандартын дагуу явуулсан хот бол өөрөө их тийм төсвөртэй байх юм байна. Нөгөө талаасаа гамшигын үед бэлэн байх одоо яаралтай тусламжтай онцгой байдлын одоо албаа агч давраа хамгаалахаар очиход ч одоо зам гарц гэл ингээл цаашлаад хаяг тодорхой байхаас өсөөлөд ингээд маш олон асуудлууд байдаг юм л. Тэгэхээр энэн дээр бол одоо Сүмбэрсүм бол ерөнхий зориулалттай мэрэгжлийн анги ажиллаж байгаа. Бид нар бас онцгой байдал буюу энэ гамшигын зардал дээрээ өмнөх онд бол 150 сая төгрөгийг ингээд байршуулж ажилласан. Яагаад одоо өндөр хэмжээний төсөв тавьсан бэ гэхээр 23 оны өвөл бол одоо Сүмбэрсүмийн хэмжээнд маш хүнд болсон. Зудан хэмжээнд хөрсөн. Одоо малын хорогдлороо бид нар одоо улсад дээгүүр барьцсан. Одоо маш хүнд өвлийг үзлээ. Энэний дараа бид нэр энэ гамшигын бэлэн байдалд бид нар бол машин техникийн асуудал маш чухал юм байна. Тэгэхээр бид нар бас одоо 100 сая төгрөгөөр Сүмбэрсүмийнхаа мэрэгжлийн ангид бонго автомашиныг авсан. Одоо 4 хүний судалтай, ачаатай, одоо мосттой. За мөн бас одоо сүүлийн жилүүдэд маш хүчтэй одоо хурд тундас орж байгаа. Үер болж байна. Байгууллагуудын 0.1 давхар бүгд усан давтж байна. Одоо ингээд хүнд байдалд бас бид нар орж байгаа. Тэр үерийн бас хотын зохион байгуулалт үерийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хүртэл байх шаардлагатай болж байгаа. Тэгээ энэ дэр бид нар бас энэ одоо ус соруулах помпуудыг бас ингээд авч ажилласан гэх хэмжээний ингээд өмнө байгаагүй юм эрсдэлтэй юм төлөвлөгөөгүй нөхцөл байдал хизээч хамаагүй үүсэх юм нөхцөлд ажиллаж байгаа учраас бид нар энэ мэрэгжлийн ингээд төлөвлөгөөг одоо энэ онцгой байдлын газартайгаа хамтраад ямагтл бэлэн байх одоо шуурхай штаб бүрэн ажиллах эрсдэл нөхцөл техник тоног төхөөрөмж тэр одоо гамшигын үед хэрэгжүүлэх тэр арга хэмжээ авахд хүн хүч ядаад нэг хүрдсэн те машин нь бүгд бэлэн байх энэ зүйлийг илүү урдаа барьж ажиллах хэрэгтэй байна гэдэг. Мөн бас одоо манай хотын захирагчийн ажлын албатай хамтраад стандартыг мөрдүүлж ажиллахаар стандарттай хот гэдэг юм бас энийг хэрэгжүүлээд явж байна гэдэг. Ингээд ийм олон ажлуудыг гамшигын бэлэн байдалтай холбож хийж төлөвлөлөөд ингээд ажиллаж байна. Ер нь бол Чойр хот өөрийн гэсэн одоо хөгжлийн төлөвлөлтөө болцсон байна гэдэг чинь энэ өөрөө одоо анханаас нь мэдээж яг л энэ стандартыг бүгдийг бариад те бүгдийн төлөвлөө явж байгаа ах гэж бодож байна. Тэгээ энэ дээр одоо яг гол тэр барьж байгаа стандарт гэдэг ч юм уу жишээ болгоод хэлвэл. За ер нь бол барилгын норм ба дүрм тэгээ Монгол улсад мөрдөгдөж байгаа юм стандартууд бол ер нь бол барай явж байгаа. Тэгээ аливаа ажил нь том ус биш жижигээс эхэлдэг. Тэгэхээр бид нар хамгийн наацхан эрсдлийг ойлгох юм бол одоо хүүхд аюулгүй орчинд амьдрах хөгжлийн мөрөгжилтийн иргэн саадгүй зорчих энэ стандартуудыг хамгийн нэм төрөнд бол хангуулах шаардлагатай байна гэдэг үтнээс жижиг ажлаас эхлээд ер нь бол хангуулга мөрдөгдөө явж байна. Тэгэхээр хашааг буулгах, үзүүртэй хашааг буулгах, хаягжилт ямар байх вэ? Харааны бэрхшээлт үгүй яжрах уу гэдэг хүний наацхан хэрэгцээний стандартуудыг хангуулж иж бид дараагийн шатны стандартыг ирсэн зүйтэй болов гэж бодоод энэ ажлыг бол ер нь бол стандартаад хоггууд гэдэг хоёр арга хэмжээг бол Сүмбэрсүмтэйгээ хамтраад хэрэгжүүлээд явж байна энэ бол. Хүсчлсэн хөгжлийн манд бас нэг зорилго бол тийм хөдөөгийн сэргэлт гээл Улаанбаатар хотын энэ их төвлөрлийг хөдөөгийн энэ бүс нутгууд руу чиглүүлэх ийм бас нэг зорилго байгаад байгаа. Манай орон нутгийг зориод ирэх хувийн хвшлийнхнийг дэмжих одоо ямар асуудлууд, ямар шийдлүүд байна? За манай Говьсүмбэр аймгийн Сүмбэрсүм иргэдийн урал маань голлох бид бүх хэлэлцэж одоо бизнес эрхлэгчдийг дэмждэг нэг асуудал бол газрын асуудал байгаа. За Говьсүмбэр аймгийн Сүмбэрсүмэн дээр маань одоо орон сууц барий, зоч дуудлал барий гэсэн одоо хүсэлттэй иргэн аж ахуйн хөгжөөд нэлээдгүй ханддаг. За эдгээр одоо иргэд аж ахуйн хийж байгаа хүсэлтийг хурлаараа бид нар хэлэлцээд за өнөхөр одоо боломжтой хэрэгжих боломжтой болвол
бид нар бодлого хүрээнд маш их одоо талархаж дэмжиж газар одоо эзэмших хүсэлтийг нь хурлынхаа хүрээнд тушаа шийдвэрээр одоо баталж өгдөг. За бас нэг иргэдийн хурал төлөвлөлтийн хурлаар шийдвэрлэдэг бас нэг асуудал бол хоршоо хөгжил сангийн зээлийн асуудал байгаа. За хурал маань өөрөө хоршоо хөгжил сангийн зээлийн одоо сонгон шалралах товыг нь тогтоож өгдөг, чиглэлийг нь баталж өгдөг, дээд доод хязгаар хэмжээг нь баталж өгдөг. За энэ хүрээнд одоо яг Сүмбэр суманд бодлогоор одоо ямар одоо бизнесийн орон зай дутагтаад байгаа. Түүнийг нь засараас оржсэн саналыг үндэслээд хурал маань өөрөө хэлэлцэн баталж өгдөг. За тэгээд баталж өгснээр дээр түүний хэрэгжилтийг сумын сатар манаараа зээл олгож төслийн одоо хэрэгжүүлэхэд анхаарч явдаг. Хурал маань үүний ард дээр нь одоо төсөл маань үхээр хэрэгжиж гэнэ үү, ажлын байр нэмэгдэж гэнэ үү, суман дээр маань бод үрдэнгөө орсон байна уу гэдэг талаараа хурал маань өөрөө хяналт тавьж явдаг. Бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд бол төрийн хэмжээнд ямар ч одоо хүнд сурталгүй, чирэгдэлгүй хууль зүйн орчных нь хүрээнд үйл ажиллагаа явуулахад нь дэмжиж ажиллах бүрэн боломжтой л гэж байгаа. Энэ нь бизнес эрхлэгчдэд бас нэг талаасаа бас дэмжлэг болох юм байна. Нөгөө талаасаа төрийн үйл ажиллагааг уялдаа холбоотой энийг иргэд рүү холбож сурталчилж өгөх. Цаашлаад энэ бизнес эрхэлж байгаа үйл ажиллагаануудыг төрийн бодлогоор ийм орчны таатай орчныг бүрдүүлж өгөх байдлаар дэмжих боломжтой. За манай орон нутгийн хэмжээнд онцлогтой зүйл нь юу вэ гэхээр хамгийн залуу аймаг. Хүн амын хувьд манай төвийн сум 13800 орчим хүн амтай байна. За энэ дээр бизнесийн одоо гол өрсөлдөөний зарчим явагдахад хүн амын орчинтой бас их холбогдож байгаа. Яг одоо өнөөдрийн хүн амын орчинд маш олон одоо нэг чиглэлийн бизнес орж ирж өрсөлдөх юм бол энд хөлөө олох боломж багтаа. Тийм болохоор яг энэ эрэлттэй байгаа энэ тутмаг байгаа бизнесүүдийг илүү дэмжих байдлаар л бодлого барьж авч байгаа. Ерөнхийдөө бол хөрсийг нь бэлдэж өгч байгаа. Бүсэлсэн хөгжлөөрөө. За мэдээж зам тээврийг нь шийдэж өгч байна. За орон сууц барилга байгууламжийг нь шийдэж өгч байна. За мэдээж эрчим хөгж буюу одоо захиалгаан хангамж их усурыг нь бэлдэж. Бид нар суурьаа бэлтжиж энэ суурийг чинь дагаад энэ хөгжлийг чинь дагаад тэртээ тэргүй хүсээгүй одоо орон нутг руу шилжиж ирэх залуучуудын урсгал гэхгүйгээр одоо хүн амын урсгал өөрөө орж ирэх. Тэр тусмаа одоо нөгөө сумынч бай аймгийн хэмжээнд ч ярих юм бол нөгөө орон нутгийн чинь эрэлт хэрэгцээ чинь аяндаа дагаад үүсгий. Тэхийн тулд яах вэ гэхээр айл нэг одоо жишээлбэл барилга байгууламж хангалттай байгаа Улаанбаатар хотод барилга бариад яах юм бэ? Харин энэний чинь оронд үнэхээр одоо барилга байр те орон сууц хэрэлттэй байгаа тэр тусмаа Сүмбэр аймагт маш их хэрэлттэй байна. Энийг шийдээд өгчих юм бол залуу тэртээ тэргүй одоо боловсон хүч орж ирэх нэ. Энийг чинь дагаад хүн ам өсөөд нөгөө худалдаа бизнес маань өргөжөөд ингэж эхэлнэ. Тийм учраас ч гэсэндээ ер нь бол орон сууц хөтөлбөр бол маш эрчимтэйгээр явагдаж байгаа. Тэр тусмаа одоо 2028 он хүртэл бол одоо ер нь эхний одоо ажлууд маань эхлээд эхэлж байна. Нөгөө сэргээгдэх эрчим хүч маань бас яваад ирж байна. Нөгөө одоо тээврийн одоо энэ замууд маань бас ашиглалтанд ороод эхэлж штэ. Ингээд нөгөө бүс маань өөр ингэсэн онцлогоо дагаад ингээд хөгжөөд ирэхээрээ аяндаа нөгөө мэдээ суурийг нь бэлтжээж дараа нь хүнээ хүлээж авдаг тэл энэ бол уялдаа явчихж байгаа. Яг энэ одоо энэ бүсчилж хөгжөхөд тэр хөгжлийг хязгаарлаж байгаа тэр асуудлууд юу вэ? Тэрийг шийдэх бас ямар боломжууд байна? Тэг бүгдээрээ сайхан хариулт авчи те. За бүссэн хөгжлийн бодлого зорилтыг бол Сүмбэр сумын иргэдэд болон төлөөлөгч бид нар бол маш талархалтай хүлээж авч байгаа. Алсыг харсан маш мэрэгжлийн мэдрэмжтэй байх тийм одоо шаардлага урган гарч байгаа гэж одоо би түүхэн харж байгаа. Манай Сүмбэр сум маань барилгачлалт нэмэгдэж байна, хувийн хвшлүүд, аж ахуйн нөхцөл орон сууц барих гэж байна. За үүний тулд нөгөө дулааны хөөсөр бас маш чухал байгаа. Жишээ нь одоо сайхан гэхэд элчин сар хувийн хвшлийн компани маань одоо 100-ны өргөтгөлөө хийхгүй болвол одоо маш олон дулаанаар хангадаг байгууллагууд нь өргөтгөл болоо шинэ барилгын техникийн өсгөхөд одоо тухайн байгууллага маань техникийн өсөлт өгчшөөрөж чадахгүй байна. Тэгэхээр одоо таад манай газрын бодлого дэмжиж хамтдаа хөгжих, хамтдаа өргөжлөх одоо боломжийг хангаж өгөөч гэсэн юм асуудыг тавьж байна. За нөгөө талаар манай Сүмбэр сумар маань маш бол одоо томоохон зам аргаа дайрч өнгөрнө. Бас бүтээн байгуулалтууд явагдана. Бүссэн хөгжил холбоотойгоор зөвөнтэй холбоотойгоор бид нар газрын асуудал бас нэлээ хянамга байр суурьтай байгаа. За магадгүй одоо зам аргаа явах мó том бүтээн байгуулалт хийх мега төслийг хэрэгжих
байдалд маань одоо садаа болсон, чөтгөр тусаа болсон бас газар төлөлт хийж өгөх гэж болгоомжлж байгаа. За бүсчилсэн хөгжлийн хэмжээнд одоо энэ оны эхэнд бас бүсийн зөвлөл байгуулагдлаа. За энэ дээр Дөрвөн аймгийн засаг дарга нар бас энэ бүсийн зөвлөлийн одоо тодорхой төлөөлөл болж одоо ингээд хамтарч ажиллахаар ингээд ажиллаж байна. Одоо 2025 оны хувьд бол бүсийн зөвлөлийг Говьсөнбөр аймгийн засаг дарга Батэрдэн дарга ахалж ажиллахаар ингээд одоо уриалан одоо манлайлан ажиллаж байна. Энэ бүсийн хөгжлийн энэ хурдтай хөгжил донд энэ аймагуудын жоохон ялгаатай байдал бас гарч байгаа болов уу гэж бодож байгаа. Жишээлбэл засгийн газрын хуралдаан одоо Говьсөнбөр аймагт одоо Говьсөнбөр аймгийн засаг дарга ахалж байгаа учраас хийгдэх ёстой байсан боловч өргөтгсөн хуралдааныг хийх одоо хүлээж авах даацын хувьд Говьсөнбөр аймаг одоо хүрэлцдэггүй. Одоо зочид буудлын хувьд ч одоо ингээд хязгаарлагдмал байдал. Уг нь бол бид нэр энэ одоо хуралдааныг аймагтаа авал аймгийн одоо иргэд те одоо энэ төрийн байгууллагууд илүү одоо ийм ойлголтыг аваад энэ одоо бүсчилсэн хөгжлийн одоо зорилтод илүү ингээд уялдаатай ажиллах байсан болов уу гэж миний хувьд бодож байгаа. Нөгөө талаасаа манай аймгийн хувьд бол нөгөө боловсон хүчний асуудал бас их тотмог байгаа нь бүсчилсэн хөгжлийн хурдтай хөгжилт бас одоо тодорхой хэмжээний хязгаарлалт болж магадгүй гэж бид нар харж байгаа. Тийм учраас бид нар энэ орон сууцуудыг маш хурдтай явуулах, энэ дэд бүтцүүдийг маш хурдтай ээж одоо олон бизнес эрхлэгчдийг орон нутагта татах гэдэг эдгээр ажлуудыг зохион байгуулах гэдэг одоо төлөвлөлөд ажиллаж байна. За ер нь аймгийн хэмжээнд, сумын хэмжээнд ч гэсэндээ хамгийн одоо тулгамдж байгаа асуудлууд бол ерөөсөө л хүний нөөц. Хойшин чангааж байгаа ажил бол яг л энэ байна. Маш олон одоо бизнес эрхлэгч маань ажил хийх хүнийг хайж байна. Хөтөлмөр халамжийн үйлчилгээтэйгээ хамтраад л хайгаад л байна. Доктор туршилттай ажиллах орон тооны нөөц байхгүй болсон. Тийм учраас одоо энэний одоо гарц гаргалгаа нь цагийн ажилтан байх ёстой юм уу? Эсвэл одоо энэ ажлын одоо ажилгүй иргэдийг нь одоо бүртгэж авахдаа нэг юм хариуцсан бас тий газартай байж иж энэ одоо байхгүй цаг хугацааг нь нөхдөг, хүний нөөцийг нь бүртгүүлж өгдөг. Бүр ийм төрлийн бас байгууллага байх ёстой юм уу гэдэг дээр бас ярих ёстой асуудал болж байгаа. Ер нь гэхдээ энэ эндээс цаашаа бүр явах юм бол нөгөө нэг хүүхд харах үйлчилгээ, нөгөө нэг одоо ээжүүд маань хөдөлмөр эрхлэмээр байдаг. Гэвчиг нөгөө бага насны одоо бага сартай хүүхдүүдийг харах үйлчилгээ маань юу илээ? Хүүхдүүдэд хараад ер нь ихэнх ээжүүд маань гэртээ. Тэгээ энэ одоо хүүхд харах үйлчилгээг бас ингээд шийдэд өгчих юм бол олон ээж нар бас ажилтаа болох. Тийм учраас ер нь хүний нөөцийн тал дээр, ажиллах хүчний тал дээр бол аймгийн хэмжээнд бол яригдах хамгийн том асуудал энэ л болоод. Ер нь орон нутаг болгонд байхгүй саран завшаан тохиол тос барьжигнийхэнд бийдээ дөрөв бас дурдчихсан зүгээр энд бол тулгымцсан асуудал гэж байгаа боловч бас дурдах хэрэгтэй санагдлаа. Ашаа Бээжингээс даа хүрээ ордог. Тэгээ Евразиг холбодог Тэмэнжингийн зам, арилжаа бизнесийн зам шүү дээ. Тэгээд торгоны зам, хинтийн дархны наагуур яваад хэрлэн мөрөн хөвөлдөөд даа хүрээ ордог их гүнжийн зам, тэгээ одоо мянганы зам, төмөр зам, агаарын зам, хурдны зам ч яригддаг. Ингээ би бол Ариадуугийн сэтгүүлч хувьд 7 замтай нутаг гэж өөрөө байгуулсан юм шиг хөөрдөг хүн. Энэ давуу талыг ашиглаад бол төмөн олон хөлгсөн их хөлийн газар манайх бол хэрэндээ. Гэвч бид бол байгаагаан чамлж болохгүй. Дотоод нөөц болцоогоо ашиглаж хүний нөөц болсон хүчнээ бол дайчилж ажиллах, шавхгаж ажиллах хүчийг нь, мэрэгжлийг нь, боловсролыг нь яаж одоо нөгөө юм сайн машгаад хуурай болтон машигддаг шиг тэр хүнээс юу гарах ёстой юм? Тусал усгүй болтон орон нутгийг ашиглах ёстой. Гаднаас хүн татах энэ тулд орон сууцтай болох гаднаас хүн татахын тулд 5 сая өнөө өгөх нь тэр нөхцөл өөр хэрэг. Тийм ээ? Байгаагаан голж болохгүй. Манайхан ч нэг дотоод хүний нэг ойлгодог юм шүү дээ. Улаанбаатараас хүмүүрж яриалыг сэвэл тэр шиг ухаантан байхгүй шиг өндөр өнөртөг өгдөг. Энэ хонхороос нэг юм ярих дээр та юу гэд барыг талхны мөнгө өгдөг. Энэ байдлыг бол халах хэрэгтэй. Энэ бол бас хүний оюун ухаанд байж байгаа л хоцрогдол. Нөгөө талаас бол одоо сая даргын ярианд орсон аялал жуулчлалын холбоотой соёлтой боловсон аюулгүй тэр нойлын асуудал, явуулын зөөврийн нойлын асуудал, дээрээс нь зочд буудлын асуудлаас төгжигдээд сая тэр том зөвлөгөөний асуудал яригдж шв. Үнэхээр нэг удаа нэг амьсгаагаар 100 хүн хүлээж авч чадахгүй гэдэг асуудал. Тэгэхээр аж ахуйн хувийн эмчилгээг дэмжих гэдэг чинь
Энэ тал руу нь дэмжих хэрэгтэй. Дээрээс нь бас аялал жуулчлалтай холбоотой. Мэрэгдсэн ч гэдэг юм нэг жоохон мэдлэгтэй хөтөч хэрэгтэй, хэлмэрч хэрэгтэй. Гадаад аялал жуулчдыг яриад байна. Нодон 8 Итали хүн явсан, 6 Герман явсан. Тэр болгонд мань мэтийн хэл хүрэхгүй шүү дээ. Өнөө маргааштай би мань мэтэн болгож өвчг ертөнцийн жамаар эмэйл авах цаг ирнэ. Тэгэхээр араас нь зүгээр нэг хуураагаар нь хэдэн өгүүлбэрийн нөгөө номон дээр байж байгаа хэдхэн үг хэлээд энэ тим хад, энэ тим гол гэж зогсож явах ш. Өөрөө дахиж баяжуулаад орон нутгатайгаа ойр тойронтой баяжуулаад түүхийг баяжуулж улбааг нь хөөгөөд ингээд сэтгэлээрээ яадаг хөтөж хэрэгтэй. За энэ энэ төр бол багц гэсэл тулгамдсал асуудал аялал жуулчлалын салбарт бол бүсчилсэн хөгжлийн хувьд бол бас Монгол ухаанаар бодох юм бол айл сахалт хөрс зэрэгэлдээ аймаг сумдууд байгаль цаг уурын ижил нөхцөл төвшөнд байгаа дээрээс нь аж ахуй эрхлэлтийн ижил төвшөнд байдаг тийм ээ. Ийм одоо аймаг сумууд ойр зэрэгэлдээ аймаг сумдуудын хөгжил дэвшлийг нэгтгэх, зангидах тэд нэр бүгдээрээ нэгдэж нэг бодлоготой байх ийм юм явж байна да. Энэ бүгдийг бол одоо төв хөдөөгөө төмөн олон минь дагаж өмөрдөх дэмжих ёстой юм гэж ээж улс орны хөгжил төлөвлөж байгаа хэмжээнд явах байх гэж. За баярлалаа. За санал нэг нэрэл бид нар дотоод нөөц бололцоогоо бид нар одоо ёстой нөө шавхахын тулд одоо манай аймагасаас ингээд ихтэй сургуулиудтай хамтраад цахимаар ичнээгээр ингээд дээд боловсрал олгох, магистрийн зэрэгтэй болгох ч гэдэг юм уу ийм хөтөлбөрүүд бас эхлээд явж ийн л да тийм мандах их сургууль өөр ямар сургууль хэлээд ингээд их сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Энэ бол бас л одоо дотоод нөөц бололцоогоо ашиглах, мэрэгшүүлэх энэ тал дээр хийж байгаа ажил болов уу гэж бодож байна. За Алтан Шахаа. За ер нь бол төрийн захиргааны албаагч, төрийн үйлчлэгийн албаагч, улс төрийн албаагч бүгд л нэг бодлогын дор явж байгаа. Гэхдээ манай засгийн газар асуулан одоо өдөртөг төвчний байгууллагуудаас гарч байгаа зарим бодлого шийдрүүд маань гарсан шийдрүүд маань хоорондоо зөрчилдөд байдаг. Уялдаа муу. Уялдаа муу гэх тий. Одоо жишээ нь засаг зэрэг нутгийн удирдлагын тухай хууль байгаа. За тэгээд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэдэг. Ингээд энэ хуулиуд маань бас хоорондоо зөрчилдөөд ойлгомжгүй байдлууд бас үүсгээд байдаг. Тэгэхээр энэ яагаад гэвэл дээрээ шийдвэр гараад доороо ингээд хэрэгжих хөрсөн дээр болохоор эдгээр маань хоорондоо зөрчилж байгаа учраас шийдвэр маань оновчтой өгөхгүй байна гэдэг хараад. Энийн нэг илрэл бол бас энэ ипотекийн зээл дээр бас харагддаг юм болов уу гэж боддог. Энийг бас ярьсан зүйтэй байх гэж бодож байна. Бид нар орон сууц барина гэдэг гэвч тэрэнд маань хамрагдах иргэд маань тэр шалгуурт одоо очихгүй. Тэнцвүү. Магадгүй тий. Манай сүмбэр сумыг маань одоо ингээд тээвэр логистикийн төв болно гэж цаанаас ингээд бодлого ингээд тодорхойлогдож гараад ирлээ. Гэвч яг энэ тээвэр эрхлэх гээд байгаа хүмүүс тэр ипотекийн зээлд хамрагдах бас нэг шат ахиулсан шалгуурд нь оруулж өгвөл тэр хүмүүст яах вэ? Арай давуу боломж бас үүснэ. Яг үл тийшээ нөгөө саяны ярьсан тээвэр логистикийн төвтэй хүмүүс л тийшээ байр очих гэж очих нь шүү дээ. Тэгэхээр энэ мэтийн одоо уялдаа холбоог нь одоо сайжруулж өгөх нь бол илүү дээр юм болов уу гэж бодож байна. Энийний бас нэг илэрлэл нь бас хөрөнгө оруулалтын дээр харагддаг. Энэ бол илт харагддаг зүйл. Яагаад гэвэл одоо манай аймгийн хувьд бол бага хөрөнгө оруулалтуудыг бол хуваарилдаг тий. Өөр аймгийн хувьд бол одоо сургууль цэцэрлэгийн хүртээмж нь хангалттай ирнэ дахиад сургууль цэцэрлэг барьсан тохиолдлууд бол багагүй байдаг тий. Тэгэхээр манай аймаг бол манай сум хөгжлийн хувьд бол ингээд сургууль цэцэрлэгийн хүртээмж нь ингээл өргөтгөл хийгээд аль болох боломжоор ингээд яваад байдаг. Гэвч одоо энэ өргөтгөлүүд бол ингээд тулаад жишээ нь сургууль цэцэрлэг дээр дахиад шинээр бий болгох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Энийг ингээд улсаас төсөв хуваарлах үед одоо хуваарлтын одоо зөв зарчмаар ингээд хуваарлж өгвөл энэ одоо бүсчилсэн хөгжилгээд байгаа юм бас өрсөндөө бухныг том шат болж өгөх болов гэж харж байна. Одоо манай энэ коллеж руу одоо жишээ нь хөрөнгө оруулалтыг оруулдаг юм уу те. Уулуурхаан бүтээлтүүдийг нь бүсэд байгаа уулуурхаан энэ мэрэгчлэтнүүдийг бэлтгэх одоо бас дахиад нэг зохицолбруулах боломжийг одоо төрөөс нь цаанаас нь одоо том аппаратаараа шийдэж өгвөл илүү одоо зөв шийдэл болох юм болов уу гэж харж байна. Саяхны нэг статистик байсан. Монгол улсын одоо энэ 21 аймаг дунд 3 аймаг л хүн ам нөсөлттэй байна гэл тий. Тэнгүү тэнд Говьсүмбэр аймаг нэг аймагт нь явж байгаа. Тэгээ Эрдэнэт одоо буюу Орхон аймаг, Дархан аймаг, Дархан хоттой ингээд өсөлттэй байна гэж гарч ирсэн юм л да. Тэгэхээр
энийгээ ботсон ч гэсэн за мөн одоо яг манай аймаг одоо сүүлийн бараг 4-5 жил те 21 аймагаас өрсөлдөх чадрын үнэлгээгээр одоо 5-д явж гинэ гэдэл те. Тэгэхээр энэ бол маш олон боломжууд байгаа учраас нэгэнт бид нар бүсчилсэн хөгжил ярьж байгаа, нэгэнт одоо хөдөөгийн сэргэлт ярьж байгаа юм чинь хүн амын тоонд харьцуулж биш. Нэгээсэндээ те бас нөгөө боломж ирээдүйн тэр төлөвлөлт зорилгот нь тулгуурлаж бас хөрөнгө оруулалтуудаас хуваарлуул энэ бол бас зөв шийдэл болох болов гэж бас бид одоо үзэж байна тийм ээ. За ингээд баярлалаа. Энэ удаагийн бүсчилсэн хөгжил хамтын шийдэл нэвтрүүлэгт маань Говьсөнбөр аймаг Сөмбөр сумын маань одоо төлөөллөөс нэвтрүүлэгт маань оролцлоо. Тэгээ та нартай маш их баярлалаа. За ингээд бүсчилсэн хөгжлийн зорилго, зорилтууд, төлөвлөлтүүд бүхэн одоо Монгол улсад маань биелэлээ олоосай гэж өрөөгөөд энэхүү нэвтрүүлгээ өндөрлүүлье.